불려드립니다. 우익무이된 인기제 망사일지 일세 이렇게 되면 색든 지기들의 훅팅 알아서 나라가서 그렇게 이렇게 잭사드 그트가 저렇게 잭사드 그쪽도 또 이 아무 그쪽 선을 보도 좋아나 유책한다! 아만! 도전!
ангидсан багш нар зохион байгуулнаа. Энэ бүгд орчууд хөвөндөө баярлалаа. Хэмэл дундаачин босоо болтугай. Бишиг уянтан аюун болтугай. Баярлалаа. Сургын өндөр амжилтыг хүсэнгээрээ. Ойлсоо хөдөлгөх сургууль Төдөлтэй улсын суралцагчид сургалтын үеэр нөмөр самыг Монголын төв уламжлал үндэсний соёлын морин уурын аялал товчхон илэрхийлдэг хэмээн гадаадынх нь хэлсэн бэ. Үнэхээр ч нүүдэлчдийн өв бэлэгдэл болсон морин толгойтой хоёр жавхтас хуур хөгжмөөр хорвоогийн төмөн өнгийг бид илэрхийлдэг билээ. 2010 оны 8 дугаар сарын 25-ны дугаартаа Монгол үндэстний нэгдсэн цорын ганц зүйл нь морин хуурч байж мэднэ гэж бичжээ. Сэргэн мандлын замтаа чулуудсан морин хуур өнөөдөр эх орноосоо хальж дэлхийн олон оронд дорны соёлыг гайхуулан илж явна гэж бичсэн байдаг. Үндэсний хөв болохын хувьд 2002 онд морин хуураа дээдлүүлэх тухай ерөнхийлөгчийн 17 тоо зарлиг гарч жил бүрийн цагаан сараар төрийн их хаан хуурын сүлд аялгауг игшгэлүүлдэг улам бас тогтжээ. 2003 ЮНЕСКОд Монголын морин хуур хөгжим дэлхийн утга соёл аман өвийн шилдэг дээжс бүрдэн тунхлаж батламж олгосон билээ. Завхан аймгийн үе үеийн удирдлагуудын санаачлагаар анх 999 хуурч нийслэлийн төв талбай дээр тоглож дараа нь 2222 хуурч болон хүрээгийн төлсөөр өнөөдөр 3000 хуурч Монгол орны аймаг нийслэл сум дүүрэг бүрээс завханд цугларч морин хуурын аялгаугаар та бидний зүрх сэтгэлийг дүүргэн эзэмдлээ. Баяр хүргье. Монгол улсын маань ирээдүй болсон хүүхэд залуусыг хүүхдээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэж эх орон байгаль дэлхийгэн хайрлан хамгаалах сэтгэл эх оронч үзэл хүмүүжлэлтэй оюунлаг зөв Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан бид Чингисийн урсад зөв тэмүүлэл эх оронч мандайлал сургалт хөтөлбөр ийхүү амжилттай өндөрлөж байна. Бүх оролцогчдод дахин чин сэтгэлийн баяр хүргье. Монгол харгал морин хуурчид үлгэр жишээ зөв тэмүүлэл эх оронч мандайлалтай сурагч хөвгөд үнэхээр бахархаж байна. Бусад аймагуд хотууд мөн энэ зүйлийг дахин бахархаарай гэж бас хүсье. Үүнтэй зэрэгцэн
Завхан аймгийн мөн шинэ спорт зохицлогоор өнөөдөр нээлттэй хийж байгаа нь бас бахархалтай бас нэгэн зүйл болж өнгөрлөө. Бид Чингисийн урсаад зөв тэмүүлэл эх оронч Мандалалын сургалт хөтөлбөрийн жишгээр морин уурын аялгау эх оронч үйлс орон даяар дүгэн дэлгэрч мөн их тэнгэрийн хүчин дор Монгол улс маань хүчрхэгчин мандах болтугай. Баярлалаа та бүхэн.